Монгол Улсын ерөнхийлөгчийн зорилго 2015 оны 8 сарын 8-нд Тулгар төрийн 2226 жил их Монгол улс байгуулагдсны 811 жил үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 106 жил ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тохиолдуулан Монгол улсын аж үйлдвэр хөнгөн ба хүнсний үйлдвэрийн салбарын бодлогын боловсруулан хэрэгжүүлж удирдан зохион байгуулж тус салбарыг улс орныхоо тулгуур баган болтолн хөгжүүлэн эх орныхоо нийгмийн эдийн засгийн чадамжийг бэхжүүлэх үүсэлд хагас 100 жилийн хөдөлмөрөөр зориулсан их амжилт бүтээлийг нь үнэлж Монгол улсын төр нийгмийн нэр зүтгэлтэн Паунгийн дамданд Монгол улсын хөдөлмөрийн баатар цог хүртээж хөдөлмөрийн баатрын алтан соём тэмдэг Сүхбаатарын одонгоор шагнасгай. Зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр дугаар 21 Төрийн ордон Улаанбаатар хот Монгол улсын гавьяат цол хүртээх тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалд Монгол улсын ерөнхийлөгчийн тухайн хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус үндэслэн зарлиг болгох нь Тулгар төрийн 2226 жил их Монгол улс байгуулагдсны 811 жил үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 106 жил ардын хувьсгалын 96 жил Монгол улсын эрүүл мэнд, эрчим хүч, авто тээвэр, барилгын болон бусад салбарын түүхтэйг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол улсын гавьяат цол хүртээсвэ. Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Чойж амцын Баттуя, Орхон аймаг дахь Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчт компанийн Ахмад ажилтан. Ванчгийн Даваажав, Дархуул аймаг дахь Дархан дулааны цахилгаан станц төрийн өмч төвцөд компанийн дулааны хянах хэмжүүр автотехникийн цехийн дарга. Арднагийн Хадив, Орос Монголын хамтарсан Мэрэгван хязгаарлагдмал хариуцлага компанийн инженер. Монгол улсын байгаль орчны гавьяат ажилтан цолоор Иш замцын Бат цэцэг, байгаль орчин ногоон хөгжлийн яамны Ахмад ажилтан. Монгол улсын гавьяат багш цолоор Жамингийн Рэнчэнд орж Хинтээ аймгийн Бэндэр сумын ерөнхий боловсролын сургуулийн Ахмад багш, Шагдрын Шагдаржив, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн Ахмад багш. Монгол улсын гавьяат барилгачин цолоор одонгийн сайн жаргал, Тэсо хязгаарлагдмал хариуцлага компанийн зөвлөх инженер. Монгол улсын гавьяат барилгачин цолоор Банзрагчийн Цэдэн самб, Говь гурван сайхан хязгаарлагдмал хариуцлага компанийн зөвлөх инженер. Монгол улсын гавьяат мал зүйч цолоор Самдангийн Итгэл, Дорнод аймгийн Самбэс хязгаарлагдмал хариуцлага компанийн захирал. Монгол улсын гавьяат тээвэрчин цолоор Шагнагийн Даш цэвэг, Завхан аймгийн Улаастай сумын иргэн Ахмад тээвэрчин. Монгол улсын гавьяат эдийн засагч цолоор Ядам сүрэнгийн Санж Мэтав, улсын их хурлын дэд дарга. Монгол улсын малын гавьяат эмч цолоор Чойжингийн Баасанжив, Архангай аймгийн Архангай малчдын холбоо төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал. Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Чулуунбатын Сосор барам,
Баянхонгор аймгийн Тэмүүжин хүүхдийн театрын зургийн багш. Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Гомбожовын оюун гэрэл, Хөвсгөл аймгийн аудитын газрын дарга ерөнхий аудитор. Монгол улсын хүний гавьяат эмч цолоор Хөдөр чулууны Батмөнх, Сүхбаатар аймгийн Нэгдсэн аймгийн их барих эмэгтэйчүүдийн засгийн эрхлэгч зөвлөх эмч. Монгол улсын худалдааны гавьяат ажилтан цолоор Доржийн Чимгэ, Булган аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн гишүүн. Зорилго буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга. Та бүхэн амгалан айлтгая. Монголын үнэт зүйлсийн тэргуунд хөдөлмөрч бүтээлч иргэдэн байдаг. Тийм учраас эрхэлж байгаа ажил мэргэжилдээ эзэн болж өөрийн болоод бусдын амьдрал, улсынхаа хөгжлийн төлөө зусшгүйгээр чин сэтгэлээсээ зүтгэж амжилт гаргасан иргэдээ Монголын дүр хүндэтгэж ард түмний нэрийн өмнөөс шагнаж урамшуулсаар ирсэн билээ. Та бүхний дундаа шагналаа авсан бүгд найрамд Монгол ард улсын аж үйлдвэрийн яам, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны сайдаар 1960-аас 1990 онуудад ажиллаж байсан одоогоор 86 настай Паунгийн Дамдин хэмээх Ахмад Буралд миний би төрийн тэргүүний хувьд тусгайлан үг хэлэх гэсэн юм аа. Дамдингаа бол үндэсний үйлдвэрлэлийн суурийг тавьж галыг сахисан анх төгсдийн төлөөлөл энэ салбарыг өдөртөгчдийн нэг бөгөөд Ахмад үеийнхнийхээ эхлүүлсэн хүнсний үйлдвэрлэл өнөөдөр ч ард иргэдэд эрүүл чанартай бүтээгдэхүүн нийлүүлсээр байгаа юм аа. Үйлдвэрлэлгүйгээр үндэсний эдийн засгийн тусгаар тогтнолд оршин тогтнохгүй. Эдийн засгийн тусгаар тогтнолыг ямар ч сүржин үг яриа лоозонгуугаар өдөр тутмын шаргуу хөдөлмөрөөр тунгаглаж, тордож, хамгаалж яваа нийт үйлдвэрчдийгээ төлөөлөлөн Дамдингаа танд хүндэтгэл үзүүлж таныг шагналаа. Баярлалаа танд. Өнөөдөр төрийн хүндэтгэл хүлээж цол одон медаль үлдэж байгаа бүх хүн та бүхний гэр бүл хамтран зүтгэж та бүхэнд ажлын дээд амжилтыг хүсье. Баярлалаа та бүхэнд. Улс орны хөгжилд хүн бүрийн оролцоо итэг зүтгэл шаргуу хөдөлмөр чухлаар шаардагдж байгаа. Та бүхэнд аз жаргал, сайн сайхан мөгнийг дахин хүсье. Сайн үйлс дэлгэр болтугай. Баярлалаа та бүхэнд.